За, Happy Mother's Day. За, одоо ээжийн баярын өдрийн мэнд хүргье. За, өнөөдөр тэгээд эзний өдрийн цуглаанд таарсан учраас тэгээд та бүхэнд бас эзний үг ямар үг хуваалцах гэж нөхдөр их хүний хайр бол Бурхны хайрын тусгал байт юм а гэдэг сэдвээр ярих гэсэн. Тэгээ манай одоо энэ сууж байгаа ирчүүд маань өөрт нь ерөөсө хамаагүй гэж бодож болохгүй. Энэ бол маш чухал тийм бас үг байгаа. Их хүний хайр бол Бурхны хайрын тусгал юм а. Хүүхдүүдэд тайтгаруулдаг их мэд би та нарыг тайтгаруулна гэж Исаягийн 66-гийн 13 дээр хэлсэн гинэ. Хүүхдүүдэд тайтгаруулдаг их мэд би та нарыг тайтгаруулна гэж Бурхан хэлсэн. За өнөөдөр бид нар ээжүүдтэй хүндлэл үзүүлж талархах тийм онцгой өдөр байна. За эхийн хайр бол дэлхий дээр хамгийн хүчтэй, хамгийн төвчээртэй хайруудын нэг байна. За их хүн тийм хүүхдээ өвдөлтийн дунд төрүүлдэг. Он жилүүдийг зориулан байж өсгдөг. Тийм аратан амтан бүр аясын салхинаас бүр шувууны сүдэрч дайруулахгүйгээд харж хандаж хамгаалсаар ирдэг. Дөрвөн үйлрэл өдөр шөнөг үл ялган бас өөрсдийн сэтгэлээ чилээ, чин сэтгэлээ залбирлаа зориулж, унахт нь хамт өөлж, амжилтанд нь хамт баярлсаар ирдэг ийм л хүмүүс, ийм л хайрын тухай ярьж байгаа. Тэгээ Библиэд Бурхан өөрийнхөө хайрыг хүмүүсийг хайрлсан хайрыг их хүний хайртай хүртэл инхүү зөөрлүүлж хэлсэн байна. Энэ нь их хүний хайр ямар агуу гэдгийг бас харуулж байна гэж үзэж байна. Өнөөдрийн номлолоор би та бүхэнд 3 юмыг хэлж өгнө. 3 юмыг хэл. Нэгдүгээрт нь эхийн хайр бол Бурхны хайрын тусгал болт юм аа. Хоёрдугаарт нь Бурханд итгэдэг эхийн нөлөө гэр бүлд хэрхэн одоо нөлөөлдөг бай талаар. Гуравдугаарт нь ээжүүдэд өгөх Бурхны тэр амлсан хүч чадлын тухай ярих болно. Нэгдүгээрт нь эхийн хайр бол Бурхны хайрын тусгал юм аа. За Исая номын 49 дугаар бүлгийн 15 дээр Исая 49:15 дээр их хүн хөхүүл хүүхдээ мартаж хэвлийнхээ хөвгүүнийг инэрхгүй байх уу гэж. Хэдийгээр тэд мартаж болохч би чамайг мартахгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр Бурхан бидний талаар ингэж бүр санаа тавьдаг гэж. Тэгэхээр их хүн яавч өөрийн тийм одоо хэвлийдэх үр хүүхдээ мартаж инэрхгүй хайрлахгүй байх юм бэ. Тэгэд олон бас тийм тохиолдол би сонсч байсан. Одоо ингээд санаагүй ингээд жирэмсэн болцсон ч юм уу те. Тэгээд хүүхдээ ахуулах мохолох тухай яриад ингээд яг шийдвэр дээр тулсан чинь эмэгтэйчүүд ихэвчлэн тийм ээ одоо эмэгтэйчүүд үгүй би тэнэ гэдэг юм шийдвэр гаргаж авах чинь. Манай найзын түүх байдаг. Ерөнхийдөө бол хүнд хүчндүүлсэн. Тэгээд тэр хүн хин гэдгийг ч мэдэхгүй. Харанхуй шөнө явж байгаад одоо ганц эмэгтэй явж байгаад ингээд хүнд хүчндүүлсэн ба. За тэрнээс жирэмсэн болчихсон ба. Тэгээ хүн болгоо юу гэж хэлсэн бэ гэхээр чи надгаа авах бол. Тийм муухай хүний одоо үр хүүхдийг чи тээж болохгүй гэдэг ингээд тэгсэн ч гэсэн манай найзын хувьд бол энэ миний амьдралд ганцхан олж байгаа боломжч байж болно те. Би тэр хүнийг баг царайг нь хараагүй байсан дээр гэж байгаа байхгүй те. Харин тэр хүнийг илүү уучлахад амарх юм уу гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүнийг хинч байсан байлаа, тэр хүн муу юм хийсэн байлаа ч гэсэн хүүхэд гэдэг бол хүүхэд надад өгсөн хүүхэд бол Бурхны хүүхэд юм а гэж манай найз хэлсэн байгаа. Ингээд тачгал үлхэд ороод ирсэн. Хүүхэд үргэлж нэг баяр хөөр авчирдаг те. Тэгэхээр их хүний хайрын одоо онцлог юу байдгүй гэхээр болцолгүйгээр хайрладаг. Ерөөсөө болцолгүйгээр хайрладаг. Би бол тийм ээж сонсоогүй юм байна. За чи тэгээд ингэх бол би чамайг ер нь бол насан туршаа хайрлаа гэж хүүхдтэй хэлж байгааг бол хизээ сонсоогүй. Тэгэхээр эхийн одоо их хүн хүүхдэд хайрлаж байгаа хайранд болцол байдгүй, нөхцөл тавьдаггүй. Тэ? Төвчээртэй. Бас энэ бол золиос гаргадаг хайр. Энэ бол уучилдаг хайр байгаа. Өөрөө өлсөж байсан ч гэсэн хүүхдэд төрүүлээд хооллохыг боддог ийм хайр. Өөрөө ядарч байсан ч гэсэн хүүхдийнхээ төлөө сэрж, босоод, хоол ундын дөхөөлж, тэ одоо яа хэрэгцээтэй зүйлд нь анхаарлаа тавьж чаддаг ийм л хайр байна гэсэн үг.
За энэ бол бас Библиэд Христээр дамжуулан бидэнд харуулсан Бурхны бас хайрын дүр зураг болж өгдөг юм аа. Иохны 3:16-г бид нар мэднэ. Бурхан өөрийн хүүгээ бидэнд өгсөн гэж тийм ээ. Бурхан өөрийн хүүгээ бидэнд өгсөн юм аа. Жинхэнэ хайр үргэлж зориулж золиосоход бэлэн байдаг юм аа гэж тийм. Өнөөдөр энд байгаа зарим хүмүүстэй ээжийнхаа залбирлаар итгэлд итгэлийн амьдралд ирсэн байгаа. Ээжийнхаа залбирлаар. Заримдаа бид ээжийнхээ нулимсыг хожуу ойлгодог. Тэгээ хайрыг нь нас нэмэх тусмаа л бид нар яадаг вэ гэхээр ээж маань ингэж их хайрлаж байсан байх шүү дээ гэж бид нар санаж байдаг баг. Тэгвэл их хүний хайр гэдэг бол Бурхны хайрын тусгал болж энэ дэлхийд гэрэлтжээдэг зүйл ахна шүү дээ. Тэгэхээр их хүний хайргүйгээр бид нар бас хайрыг ойлгох боломжгүй юм шиг. Тийм ээ, гэр бүлдээ хуучин бүр дээр үеийг бодох юм бол гэр бүлд бол эцэг хүн гэдэг чинь бол барагтаа бол юм дуурахгүй тий. Тэгэл эрэгтэй хүүхдүүд бол тэгж нэг айхтар нэлганаад ингээд нэлцаагаад байхгүй тий ингээд нэлуураад байхгүй. Тэгээд ан гөрөөнд яваал дайнд ажилд яваал ингээд явж ирсэн. Харин гэр бүлд тэр нэг хайрлах хайр, улс үндэстнээ хайр, эцгийгээ хүртэл хүндлэх тэр хайрыг хүртэл өөрийнхөө ээжээс авдаг байсан. Тийм учраас манай Монголын заншил уламжлал дотор маш гүнс шингэсэн тэр утга санаа бол юу гэхээр их хүн гэдэг бол үнэхээр чухал юм а гэдгийг хэлж байгаа. Бидний бүр ингээд их хэлний маань үндэс байгаа шүү дээ. Бид нар ээжтэйгээ ярьж байгаа ярианаасаа хилээс орж идэг. Тийм ээ. Нэг заримдаа би нэг жоохон мөр холбочих гээд нэг тал ажиглагч нь ажиглагдаагүй юу. Тэгвэл би тун авьяасгүй байна гэсэн үг ажиглагдаг бол. Гэхдээ ингээд заримдаа нэг тэгчгээд байдаг тал надад байдیں۔ Жоохон хошин маягаар ингээд мөр толгоо молгоог нь холбож ингээд ярьж байгаа. Ерөөсөө би сүүлд нь бодохоор манай ээжээс байхгүй. Би зөндөө их янз бүрийн ээжийн тухай, аавын тухай, нутгийн тухай дуунууд ингээд мэдчихэд өгнүүдийн. Тэгээд энэ юу бас хинээс өгөхтөр манай ээжээс л ингээл өөдөөсөө харуулж суулгачаад ингээ нэг дууны ном барьцаа тэгээд дуулж өгөөл нэг өгнүүдийг ингээл давтуулаад тэгээд энэ болгоноос нь яаж өгөхтөр энэ дууг дуулахдаа ээж маань надаа ингэ зааж өгч байсан шүү гэдэг ингээд дуулна сандаг гэсэн утгатай. Тэгэхээр их хүний хайр бидэнд ингээд бас Бурхны хайрын тусгал болж ирдэг шиг бид нэр Бурхны хайрыг ойлгоход бас ээжигээ бодохдоо илүү ойлгоно гэсэн үг байна. Хоёрдугаарт нь итгэгч эмэгтэй, итгэгч их хүн гэр бүлдээ сэргэлт өөрчлөлтийг авчирч байдаг. Итгэгч их хүн гэр бүлдээ сэргэлт өөрчлөлтийг авчирч байдаг. 2 дугаар Тимот номын 1:5 дээр нэг юм ишлэл байна. Зэн Паул Тимот гэж залуухан удирдагчид хандаж ийм зөвлөгөө захиа бичсэн байдаг. 2 дугаар Тимот 1:5 чамд буй жинхэнэ итгэлийг дурсан бодоход гэж аахгүй ингээд тунгааж итгэлийн талаар ингээд эргээгээ бодоод үзэхэд энэ нь анх чиний эмэг их лой их юник нарт байсан бөгөөд чамд ч би гэдэгт итгэж байна гэсэн. Өөрөөр хэлбэл эмээнч итгэгч байж ээж нь ч бас итгэгч хүн байсан байна. Тэгээд энэний нөлөө чамд ирсэн байна гэдгийг Паул хэлж өгж байгаа байхгүй. Тэгэхээр Тимот дараа нь агуу үйлчлэгч болсон ба. Агуу үйлчлэгч, номлогч болсон. За түүнийг итгэлийн амьдралын нөлөө нь түүний гэр бүлээс гаралтай байсан ба. Тэгэхээр гэр бүлд их хүн, ээж хүн гэдэг итгэлээр хэр зэрэг ийм чанга, тод бас цэвэр ариун байх гэдэг бол маш чухал байгаа. Өөр хүүхдүүдэд шууд л энэ нөлөөлдөг байгаа байхгүй. Амен. Тэгээ нэг алдартай багш нэг алдартай ном бичсэн байж нэг алдартай Библийн багш хүн өөрийнхөө ээжийн тухайд урсахдаа тэр айл хэдэн хүүхэдтэй байсан гэдэг лээ. Нэх олон хүүхэдтэй айлзаа. Тэгээд ингээ нэг умгуур байшинд амьдардаг байсан. Тэгээд нэг баг юу гэдэг л тэрсгэн нэг юм хитэн ч хүүхдээс 8 9 юм уу 10 хэд юм уу мэдгүй. Их олон хүүхэдтэй би тэр тоог нь мартчихад байна. Тэгээд ээж нь заримдаа галтгоондоо ингээд яг юуныхаа өмнө ингээд
хаяг маяг угаах ч юм уу нөгөө угаалтурын өмнө ч юм уу фишингийнхаа өмнө ч юм ингээ хоромгочоо ингээ толгой дээр тавьсан байдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд тэрийг харахаараа юу гэж ойлгодог байсан гэхээр ээж бурхантайгаа яриад эхэллээ гэж мэддэг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөр газар байхгүй. Тэгээ суугаал нэг цаг гаргаал за эдгээр ерөөсөө яг унтсныхын дараа гэж ерөөсөө боддгоо байсан байна л да. Манайхан шууд хоромгочоо толгой дээр тавиал тэгээ ингээд ерөөсөө юунд ч анхаарал авахгүй ингээд зогсчдөг гэсэн. Тэгээд хүүхдүүд нь юу хардаг гэсэн бурхантайгаа яриад байна гэж. Тэгээ тэр нь ингээд тод үлдсэн байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд гэнэ би ээж биш л тэ. Тэгэхээр их хүмүүсийн хувьд хүүхдүүдээ бас яг ийм нөлөөг авчирч яадаг юм аа гэдгийг хэлж байна гэсэн. Тэгэхээр эндээс бид нар юу бас харж болох вэ гэхээр их хүн гэдэг бол гэр бүлд үр хүүхдүүдтэй анхны одоо нөгөө Sunday school teacher те одоо итгэлийн багш, Библийн багш нь бас байж болно. Анхны зөвлөгч нь байж болно. Анхны залбирлагч нь байж болно. Зуучлан залбирагч нь байж болно. Анхны бас сэтгэлийн үлгэр дуурайл нь болж өгдөг байна. Хүүхдүүд ээжийнхээ үгийг, зан чанарыг, итгэлийг, залбирлыг харж өсдөг ба. Юуг нь хардаг гинэ? Үгийг нь хардаг. Тэ? Бас зан чанарыг нь хардаг. Итгэлийг нь бас хэрхэн бурханд итгэмжтэй байгааг энэ төр залбирлыг нь харж өсдөг баг. За их хүний чин сэтгэлийн залбирал хизээч дэмий хоосон өнгөрдгөө гэдгийг хэлэхдээ үнэхээр таатай байна. Их хүний чин сэтгэлийн залбирал нь хизээч дэмий хоосон өнгөрдөг юм а. Библиэлд зөндөө олон жишээ байна. Ганц нэг биш байхгүй юм чи бүр зөндөө олон жишээ байж байгаа. За энэ дээр юу гэж өгөхтэй? За жишээ нь нэг жишээ татъя. Ханна гэдэг эмэгтэй хүүхэд төрүүлж чадахгүйсэн. Тэгээд зэрэг одоо нөхөр нь бас арга ядахтаа ч юм уу яасан чи хоёр дахь эхнэртэй болсон. Тэгээ хоёр дахь эхнэр нь бараг л 10 хөвгүүн төрүүлсэн юм шиг байна. Бүр 10 хэдэн хүүхэд төрүүлсэн ч гэж магадгүй. Тэгээд жил болгон ингээ шашны мөргөлийн тийм одоо нэг баярын үеэр сүмд очихороо л нөгөө хаана уйлж унжаал ингээл айгу хэцүү болдог. Тэнгүүд нөгөө нөхөр нь өөрт нь ингэж хэлж байгаа. Би чамтай хамт байхад тий би чамд байхад 10 хөвгүүнээс ч дээр биш гэж юу гэж ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр өөрөө бол нөхрийнхөө анхны хайр байждаг. Тэ одоо анхных нь эхнэр байждаг. Тэгээд одоо эхнэр хүнийхээ хувьд одоо үүргээ биелүүлээд нөхөртөө одоо үр хүүхэд төрүүлж өгөх хэрэгтэй байгаад байдаг. Тэгс чаддаггүй. Тэгэхээр ингээ 10 хэдэн жил ингээл өнгөрөө авчиж. За 20 жил ч өнгөрсөн байж бол. Энд үнэхээр шаналсан баг. Тэгэхээр хаана залбирсаар байсан. Тэг бүр сүмийн тахилч нөгөө элийг хүртэл чи өглөө хүртэл ингээ согтуу байх юм уу? Архинаас гараараа гэж хэлэг хүртэл ингээ те. Бүр ингээ энэлдэн шаналж бурханд ханд ингээ ярьдаг гэсэн баг. Тэгээд бурхан тэр өдөр залбирлын сонссон. Тэгээд жилийн дараа гэхэд тэр хүүтэй болсон. За ингээ хүүтэй болсон хүүгээ тэр Самуэль гэж нэрлсэн ба. Одоо бурхан сонсдог гэсэн утгатай тий. Самуэль гэж нэрвэж байгаа. За ингээд Самуэлийг хэдийгээр тэг Ханна нөгөө залбирлаараа хүлээж авсан боловч дараа нь итгэлээрээ тэр эзний сүм тавьчирч өгдөг. Одоо нөгөө тахилч хилээд ингэж өгдөг шүү дээ тийм ээ. Бурханд өргөж байгаа. Тэгэхээр Ханнагийн яг нөгөө амьдралын интерстэй бурхантай харилцдаг харилцааны бүр хамгийн юм суур тэр одоо үндсэн нь юу гэдэг бурханд итгэдэг итгэл нь байгаа байхгүй. Тэр хүүхдгүүдээ шаналаад байгаа биш тийм ээ. Бурхан өөрийн сонсож гинэ үгүй юу гэдэг анхаарлаа тавиад байна шүү дээ. Тэгээд бурхан түүнийг сонсож байд юм байна. Өөр төр хамт байд юм байна гэж мэдэнгүүт тэр өөрөөс нь төрсэн хамгийн анхны хүүхдийг те зүгээр л бурхан танд үйлчлэг гэж хөхнөөс нь гарангууд нь сүмд авчраа өгч. Бурхан өшөө илүү олон хүүхэд өгнө гэдэгт итгэж байгаа. Өгөхгүй байсан ч тэр сэтгэл нь ханаж байгаа байхгүй. Тэгэхээр хаана ямар хүн байсан гэхээр үнэхээр итгэлтэй хүн байсан. Бурханд итгэдэг хүн байсан байхгүй. Ингэснээр бурхан дараа нь бүр хаанаг шагнаад өшөө хүүхдүүдийг өгдөг штэ түн. Тэ хүүхдүүдийг өгч байгаа. Тэгээд энэ айл бол одоо зүгээр штэ үнэн рүтгөө айл болж байгаа штэ. Нэг ихнэрийн бахан хүүхдүүд байсан бол дараа нь хожуу гарсан хүүхдүүд энэ гэр бүл бас шууган авчирч байгаа штэ. Баяр хөөр авчирч байгаа штэ. Тэгээ нөгөө юуны түүний нөхөрт хүртэл эн чинь бас үнэхээр сайхан байсан. Тэгээ энэгээр дамжуулаад
тэ энийгээр дамжуулаад энэ гэр бүлд бас сүнслэг сэргэлт ирсэн гэж би боддог. Тэд нар олон жил бурханд үнэнч байж, жил болгон сүмийг зорин ирж, залбирч, мөргөл үйлдэж байсныхаа одоо үр дүнг харж байгаа. Бурхан тэдэнтэй хамт байд юм байна. Тэдний залбирал, мөргөл, итгэмжтэй байдал нь хоосон өнгөрөөгүй юм байна гэдгийг тэд нар бас харж байгаа. Тэгэхээр бурхан их хүний залбирлыг сонсдог гэдгийг бид нар бас санаж авах хэрэгтэй шүү. Амен. Зарим ээжүүд би хангалттай сайн ээж биш гэж өөрийгөө боддог. Тэ? Зарим хүмүүс болохоор би их алдаа гаргасан. Тэгээ ялангуяа эхний хүүхдүүдээр бол нэлээд ширүүлж мөрүүлсэн юм байдаг тийм ээ. Тэгээд би их алдаа гаргасан. Би энэ хангалттай сайн ээж биш гэж ингээд боддог. Гэтэ нэг зүйлийг санаарай. Тэ? Нэг зүйлийг санаарай. Бурхан төгс эмэгтэйг тэ? Төгс эмэгтэйг л ээж болгоно гэж хизээч хайгаагүй байхгүй юу? Төгс эмэгтэйг л Библиэлд Ребека гэдэг эмэгтэй гарч ийн, Рут гэдэг эмэгтэй гарч ийн, Шүнэм гэдэг эмэгтэйгийн тухай гарч байгаа тийм ээ. Тэгэл Ханнагийн түүх гарч ийн, Рахабын түүх гарч ийн, Марийн түүх гарч ийн шинэ гэрээнд эхлэнгүүд тийм ээ. Энд ингээ харахаар энэ хүмүүсийг төгс байсан учраас бурхан сонгосон гэж бодож байна. Үгүй шүү дээ. Ребека байсан сайхан чанар тэр хүний эхнэр болохоос ч өмнө хүмүүст үнэхээр илгэмсэг сайхан ханддаг болохыг нь хараад бурхан өөрийн бас бурханы төлөвлөгөөний нэг хэсэг юм байна гэж Авраамын зарц таньж байгаа шүү дээ тийм ээ. Мөн бас Рут гэдэг эмэгтэй тэр хайр үндэстэн эмэгтэй гэтэл тэр өөрийн хадам ээжтэй юу гэж хэлж байгаа. Одоо түүний хадам эцэгч нас орсон, өөрийнх нь нөхөрч нас орсон. Тэгээ тэр айл бол хүүгүй. Тэгээ одоо үр удам нь ингээд тасарж байгаа, нурж байгаа, сүрж байгаа мэт харагдажсэн ч Рут юу гэж хэлдэггүй гэхээр таны бурхан миний бурхан болж тийм ээ. Таны ард түмэн миний ард түмэн болно гэд ингэж хэлж байгаагаараа итгэлээд хонхоглож байсан байгаа. Тэгээ хэдийгээр тэдэнд алт мөнгө алимж байхгүй амьдрал нь бол одоо ерөөсө сүрлээ ирмэгдэр ирсэн байгаа ч гэсэн Рут маш юм одоо ажилсаг хүн байсан байна. За тэр үнэхээр сайн хүн байсан уу гэд ингээд хүмүүс ингээд бодож магадгүй. Шүнэм гэдэг эмэгтэй, Шүнэм гэж одоо үндэстэн эмэгтэйс. Энэ эмэгтэй еврейчүүдтэй ямар ч хамаагүй. Тэгсэн иш үзүүлэгч бурхны одоо зарцын ойрхон явж байгаа. Тэгээд тэр үр хөвгтгүй байсан. Бурхны зарц дээр очиод тэр үйлчилсэн. Тэгээд үнэхээр итгэлээ бас харуулж чадсан. Бурхан түүний залбирлыг сонс. Тэр үр хөвгттэй болсон. Үр хөвгөд төрүүлсэн хүүхэд нь яадаг гэлээ? Нэг өдөр өвдчихдэг. Өглөөд өвчтэй болчихдог. Бараг өгцөн. Тэгээд амьсгалахгүй байна гэсэн. Тэгсэн ч гэсэн тэр шууд л одоо нөгөө бурхны хүнийг хайхаар гүйж байгаа. Өөрөөр хэлбэл тэр итгэлээ харуулж байгаа байхгүй. Тэгээ бурхны хүн ирээд түүний төлөө залбирснаар хүү амилж байгаа байхгүй. Тэгэхээр еврей номонд ч гэсэн энэ хэлсэн шүү дээ. Өөрсдийн тэр ам өргөдөгсдгийг, ам алдагсдыг итгэлээр тэр хүлээж буцааж авч яасан гэж ингэж Библиэлд хэлсэн байгаа шүү гэж хэлээд байгаа юм шалтгаан нь байна. Хамгийн чухал юм энд юу харагдаа гэхээр бурханд итгэж байгаа итгэлийн тухай яригадаад байна гэсэн. Эдгээр өөрөөр үндэстэн хүмүүс, өөр ястан хүмүүс, өөрөөр хилтэй хүмүүс, өөрөөр соёлоос ирсэн хүмүүс байна. Рахаб гэж эмэгтэй тийм сайн эмэгтэй байгаагүй. Хүмүүсийн нүдээр. Ерөнхий хотод алдартай, цуутай, биеийн үнэлэгч эмэгтэйсэн. Хэдэн нөхрөөс чинь хэдэн хүүхэдтэйч байсан юм шиг байгаа байхгүй. Тэгээ гэр бүлээ бас авч тэжээхийн тулд одоо настаа болсон аав ээжээ бас тэжээхийн тулд бие үнэлдэг байжээ гэж. За хүчирхийлэлд авцсан үгүй өдөр нарийн юм бол мэдхгүй. Ямар ч байсан янхан эмэгтэй байжаа гэж ингэж хэлсэн. Харин энэ эмэгтэй тэр цаг үеийн байдлаа тэр ойлгож байгаа. Миний амьдарч байгаа энэ Ирүүхүү хот бол үнэхээр сүнслэг байдлаар нурчсан хот. Харин тэндээс сүнслэг сэргэд ирж байна. Бурхны хийж байгаа ажлыг сонсогдож байна. Тэр Авраамын үр сад болох одоо тэр израилчуудтай, еврейчүүдтэй хамт байна. Тэр Египтийг хэрхэн сүрүүлээ, замдаа ямар үндэстнүүдийг нураагаад ирснийг тэр сонсож байгаа. Тэгээд тэр юу гэж өгдөө. Хэрвээ энд ирвэл надад боломж гарвал би тэдэнд туслана, би тэдэнтэй нэг болно гэсэн итгэлээр хүлээсэн юм шиг. За ингээд тусалсан. Үнэхээр тэр Ирүүхүүд тэр бүх хүмүүс алагдаж, хядагдаж одоо бас байшингийн тэр хан хэрмийн нуранганд дарагдаад өгсөн ч гэсэн Рахабын гэр бүл
ерөөсө гар хүрэгдэг, хөндөгдөг. Тэд бүгд ам гарсан баг. Тэгээ бурхан дараа нь түүнийг еврейчүүдийн дундаас, израильчүүдийн дундаас нэг залуутай суулгасан ба. Тэгээд Библиэлд Есүсийн ургийн бичиг дотор нэг харь үндэстэн хэдэн хүний нэр орсон байдаг штэ. Тэн дотор хин хиний нэр байдгийг мэдхүү та бүхэн? За нэг рүүдчгэл бас байгаа тий. Рүүдчгэл. Тэгээ бид бүгдээр яг ингээд бодъё. Яагаад юугаараа эднэр ингээд одоо энэ итгэлийн амьдралаараа ингээд танигдаад Библи бүр нэр нь түүхэнд хүртэл бичигдчихв. Бурхан итгэлийг анзаардаг, итгэлийг хайдаг байхгүй. Өөрт нь итгэдэг нэгэнд үнэхээр дуртай байх. Тэгэхээр зэрэг их хүн, эмэгтэй хүн итгэлтэй байх гэдэг бол гэр бүлд үнэхээр чухал зүйл гэдгийг бурхан үнэхээр ингэж нөгөө заарлаж, тунхаглаж ингэж бүр энийг тий одоо бүр ингэ нэг дэмжиж байгаа байхгүй тий бусдад уриалж байгаа ингэж харуулж байгаа тийм хэсэг байж. Тэгэхээр анд нөхдөө би сая хэлсэн тий заримдаа ээжүүд, заримдаа эмэгтэйчүүд маань би бол хангалттай ээж биш, би одоо хангалттай сайн биш, би бол их алдаа гаргадаг, би бол буруу, би их муу хүн гэж саналдаг байж болно. Бурхан хизээж төгс эмэгтэйг л их хүн болгох гэж тэр хизээж хаагаагүй. Харин тэр өөрт нь гүн итгэдэг зүрхтэй нэг хайдаг гэдгийг л энэчээс харж байгаа. 3 дугаарт нь ядарч туйлдсан эхчүүдэд бурхан хүчийг өгөх амласан баг. Хүчийг өгөх амласан. Их буюу ээж байна гэдэг бол амаргүй. Мэдээж ядарна, туйлдна, санаа зовно, тэ айдас хүйц баригдана, заримдаа ганцаардна. Гэхдээ бурхан бүхнийг харж хандж байдаг. Бүх үйлдэл, бүх одоо амьдралын ч мөчүүдийг бүгдийг харж байгаа. Есүсийн хэлсэн маш том амлалт юу вэ? Матай 11:28 дээр зүдэж зүтгэхсэд хийгээд хүнд ачаа өөрсөн бүгдээ над руу ир. Би та нарыг амраа гэсэн баг. Есүс ядарч туйлдсан эхчүүдийг дуудаж байна. Ядарч туйлдсан эмэгтэйчүүдийг дуудаж байна. Ямар нэг байдлаар ядарсан байж болно шүү дээ. Харилцааны хувьд, сэтгэл санааны хувьд, бие махбодын хувьд үнэхээр тэ ядарч хүч хүрхгүй мэт санагдж байгаа болол Есүс амласан байна. Хүнд хүчээр дарамт үүрсэн нэгэн байвал над руу ирээрэй. Би та нарыг амраая гэсэн. Үүний дараах ишлэлдэр миний буулгыг та нар өөр дээр аваарай гэсэн. Тэгэхээр миний төлөвлөснийг, миний хүсснийг, миний та нарт зүгээр өөрүүлэхийг хүсснийг л тэр буулгыг өөр дээр аваа гэж. Бусдын би одоо үүрэл гэсэн санаа ярьж байгаа. Тэгээд өөр хэлж байгаас миний буулга хөнгөн гэж тэ. Ачаа маань ингээд тийм хүнд биш юм аа гэсэн. Дуулал номын 46-гийн 1 дээр бурхан бол бидний хорогдох газар ба хүч зовлон шаналл дунд үнэхээр олддог тусламж юм аа гэсэн баг. Тэгэхээр урмын үг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. За энэ хүртэл бид нар 3 зүйл ярьсан. Эхийн хайр бол бурханы хайрын тусгал болж байт юм аа. Хаанч гэсэн баггүй тийм ээ, хаанч гэсэн. Тэгээ итгэгч их гэр бүлдээ сэргэлт өөрчлөлт авчирч яддаг гэдэг. Итгэлээрээ гэж тийм ээ. Мөн бас ядар туйлдсан эхчүүдэд бурхан хүч чадлыг өгөхөө амласан гэдгийг ярьсан ба. Магадгүй таны хүүхэд өнөөдөр бурханаас хол юм шиг санагдчихэж болно. За бас магадгүй танаа гэр бүлд асуудал тохиолдсон байж болно. Та чимээгүй нулимс унгаж явааж байж болно. Ихтэй бурхан таныг харж байгаа. Тэр таны залбирлыг сонсож байгаа гэдгийг л үнэхээр хэлхийг хүсэж байна. Их хүний нулимс бурханд үн цэнтэй байд юм аа. За өнөөдөр бид нарыг эхийн хайр бол бурханы хайрын тусгал болдог байна. Тэм учраас зүгээр л бурхан таныг хэрхэн бүтээснээр байж хайраа дуустална гэд хүргээрээ. Тэгээ энэ танаар дамжуулж тусж байгаа тэр бурханы хайр нь бидний үр хүүхэд, бүр бидний үр удамд эн чинь бас өвлөөд очино. Ерөөл болно гэдгийг хэлхийг хүсэж байгаа.
Таны бурханд итгэдэг итгэл чинь үр хүүхдүүдэд чинь нөлөөлнө. Таны ач зээнэр бүртээ ачинцэр зээнцэр бүр үр удамд чинь бас нөлөөг сэргэлтийг авчирж байгаа гэдэг хэлхийг хүсэж байгаа. Бидний бурханд итгэдэг шалтгаан чинь энэ итгэл чинь биднийг мөнхийн авралт хүргэж байгаа итгэл учраас энэ үнэхээр үн цэнтэй зүйл ахгүй. Бурхан биднээс юм төгс байдлыг биш, тийм ээ, төгс байдлыг биш, харин өөрт нь үнэхээр итгэж үнэнчээр найддаг тэр нэг зүрхсэтгэлийг л биднээс харахыг хүсэж байгаа гэсэн. Гуравдугаарт нь ээжүүдэд өгөхөөр бурханы амласан хүч өгөхдөө би та нарыг амраая гэж хэлсэн ба. Хизээ амрах болдоо гэжтэй. Одоо нөгөө манай аав ээжийн ч одоо 6 хүүхэдтэй байсан. Дунд нэг 2-ыг алдсан юм шиг байна. Ер нь болол. Манай эгч хоёрын дунд бас нэг байх л байсан юм шиг байна. За ингээ бодохоор сүүлд ингээ бодох дээр нэг юм болоод байгаа хгүй. За хэрвээ тэр хүүхдүүд төрсөн бол манай ээж бол ерөөсөө 2 жил тутамд л нэг хүүхд төрүүлээдсэн байгаа хгүй ерөөсөө. Тэг энэ чинь тийм амар биш шүү дээ, тийм үстэй. Тэр хүний бие яах юм болж. Тэгээ одоо олон жилийн дараа ингээ ямар нэг байдлаар бид нар ойгоо дээр нэг бас нэг гэрэлцэн тэгээд Монголоос наашаа явахын өмнөхөн ээж маань өвдсөн. Тэгээд би нэг таньдаг эмчтэр авчирсан чинь нөгөө солонгос эмч царай найгуу сонирн болсон гарч ирснэ. Манай ээжигээ яг одоо аваад хавдар судал руу яваа гэсэн. Яасан гэдгс чи ээж чи савны хавдартай байна. Яаралтай авахгүй бол энэ одоо амь насанд ингээд одоо гавчрахаар ийм хэмжээнд байна гэсэн. Тэгээ би чи яадаг гэлээ идэглэгээ бас ингээд яасан. Тэгээд тухайн үед бид нар чинь нөгөө Америк руу ирэх тэр виза авч чадлагүй нэг жил шахуу ингээд хүлээж авахад зарим бас яг тухайн өдөр болгон босоод бурханд хандаал ингээл да бурхан минь та ч уг нь илгээнгээ үсттэй. Тэгээ энэ таны хүсэл биш үлээ. Яагаад бид нарт виз ирсэнгүү. Тэгээ яагаад ингээд нэг Америкаас урах хэвээр урилга нь ирэхгүй ингээ удаад байгаа. Бурхан минь та яг чиг өгөөч гэлээ ингээ залбираад байдаг. Тэгээ дараа нь эргээд харахаар маш олон юм яг тэр жил болж өнгөрсөн байхгүй юу. Тэгээ тэрний нэг бас нэг том юм нүгтэр би гэртээ ганцаараа ирэн машин барьдаг хүн байсан маа. Тэгээ манай аав машинтай гэхдээ өөрөө барьдаггүй. Тэгээд тэр машинаараа би чи өвөл нөгөө ээжийг юунд ингээд хагалгаанд оруулж байгаа. Тэгэл янз бүрийн юмд нь гүйж өгж байгаа. Тэгэл бас өвлжөнгөө бүр нэлээд хэдэн удаа нөгөө нэг химийн туяан эмчилгээнд явахт нь ингээд зөөрсөн байгаа. Тэгээ машинаа халуун цагийг нь бэлдэн, дах тэгтийг нь бэлдэн ингээд тэгээд үйлчилж өгсөндөө би баяртай байдаг байхгүй юу. Тэгэхгүй би ингээ энэ олон жил явах гээд байгааг бурхан мэдчихэж байгаа шүү дээ, тий. Тэгээд энэ бол миний хувьд бол бас яг бас яг ингээ бурхан биднийг үнэхээр харж хандж яддаг шүү, хайрлж яддаг шүү гэдэг харж байгаа. Тэгээд өнөөдөр таны амьдралд бурхан үнэхээр тэрл зөвхөн туслаж чадна. Тэрл таныг хүч чадал болно. Тэрл таны амьдралын найдвар болох болно. Энэхүү бас одоо номлол энэ яриаг бас дараа нь онлайн хүмүүс үзэх учраас би нэг хэсгийг бэлдсэн байгаа. За өнөөдөр бид ээжүүдээ хүндэтгэж байгаа ч гэсэн зарим хүмүүсийн хувьд энэ өдөр чимээгүйхэн нулимстай суугаа тийм ихч дүүс байгаа гэдэг мартаж болохгүй. Зарим нь хүүхдтэй болохын тулд олон жил залбирсан ч байж магадгүй. Зарим нь яагаад надад ийм зүйл тохиож байгаа юм бэ гэж бурхнаас асуудаг ч байж болно. Библиэлд хүүхэдгүй байсан олон эмэгтэй бурхны өмнө шаналж байсан тухай гардаг. Сара, Хана, Элизабет гэх мэтлэн тийм ээ. Тэгээд бүгд л хүлээж байсан, бүгд л нулимстай байсан, шаналлалтай байсан, бүгд л залбирч байсан байна. Энэ Библиэлд гарч байгаа энэ түүхээс энэ 3 хүний нэрийг дуртахад бурхан тэднийг өрөөсөн байгаа. Заримд нь ганцхан хүүхэд заяасан тийм ээ. Элизабет бол ганц хүүхэдтэй, Сара ганцхан хүүхэдэл төрүүлсэн байгаа. Өндөр настай болсон хойно. Тэгээ өнөөдөр ч гэсэн мөн адилхан бурхан биднийг ерөөсөө мартдаггүй гэдгийг та санаарай гэж хүсэж байна. Библиэлд ингэж хэлсэн. Эмэгтэй хүн үргүй байсан ч тэр буюу эзнийг хэлж байгаа. Эзэн түүнийг гэрт суулган хүүхдүүдийн баярт их болгодоо гэж хэлсэн байна. Дуулал номын 113-ын одоо 9-дэр нэг юм үг хэлсэн байна. Тэгээ энэ эсвэл зөвхөн хүүхдтэй болно гэсэн амлалт биш юм. Харин бурхан эмэгтэй хүний үн цэнийг
үр хүүхдээр нь хэмждэггүй гэдгийг харуулж байгаа. Исая 54-ийн 5 дээр учир нь чиний бүтээгч бол чиний нөхөр гэж хэлсэн байна. Бас зарим хүнтэй сууж амжаагүй хүмүүс байдаг тийм ээ. Насаараа ганцаараа явж байгаа хүмүүс байдаг. Харин ийм эмэгтэйчүүд яг Бурхныг хэн гэж харах вэ? Өөрийнхөө нөхөр гэж хараараа гэж хэлсэн байна. Есүс бол чиний нөхөр юм аа гэж. Өөрөөр хэлбэл хүний амьдралд ингээ хоосон мэт санагдах тийм учир нь үл ойлгох яг тэр амьдралын хэсгийг Бурхан өөрийнхөө оршихуугаар дүүргэж чаддаг гэсэн үгийг хэлж байна гэсэн. Та магадгүй одоо ээж болоогүй байж болно. Гэхдээ та аль хэдийнэ олон хүний амьдралд их хүний хайр үзүүлж байгаа байж болно. Залбирлаараа, халамжаараа, урам өгсөн үгээрээ хин нэгнийг босгож байгаагаараа та эхийн хайрыг бас харуулж олно гэсэн. Эхийн зүрх гэдэг зөвхөн төрүүлсэн хүүхдээр хэмжигддэггүй маа. Бурхны хайр бусдад урсаж байгаа, тэгээ бусдын төлөө урсаж байгаа тэр зүрх тэгээ Бурхны нүдэнд энэ аль хэдийнэ үн цэнтэй зүрх байдимаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээ тиймээс өнөөдөр өвдөлт мэдэрч байгаа хэн нэгэнд байвал хэлэхэд Бурхан таныг мартсан бишээ. Таны үнц нь хоосон тэр нөгөө савнаас биш, умаанаас биш. Тийм ээ? Христ дотор та өөрөө хинбэ гэдгээс л эхэлдэг гэдгийг хэлхийг хүсэж байгаа. За тэгээд өнөөдөр ээжүүдийнхаа төлөө талархмаар байна. Бидний ээжүүд бол үнэхээр энэ дэлхийд өөр хинтээж харьцуулахгүй тэмэл сайн ээжүүд. Тэгээд хэрвээ амьд сэрүүн байгаа бол хайртайгаа хилцгээ. Хэрвээ өвд болсон бол дурсгалыг хүндлэх хэрэгтэй. Мөн энд байгаа эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ төлөө бас залбирмаар байна. Тэгээ өнөөдрийн ярих зүйл маань ингээд дуслаа. Тэгээ бүгдээ хамтдаа залбирая. Бид та бүхний төлөө залбирч өгье. Манай золзог эгч маань олон жилийн өмнө хайртай охиноос алдчихсан. Тэгээ хүний гарт ам өргөцсөн. Мэдээж одоо хүний ам бүрлэгсэн хүн чинь тэгээд шорон суун л да ялаавна. Тэгээд гэр бүлээрээ хэцүү байсан яг тэр өдрүүдэд тэр алуурчин тэр залуудаар очоод өөрөө нэг охины хамт очоод чамайг бид нар уучлж байна гэж хэлсэн багт. Тэр бол айгүй тийм ерөөсөө бидний заримдаа ойлгож чадахгүй яг ийм бас хайр багт. Магадгүй тэр залуу тийм ээ одоо өнөөдөр амьд байна уу, нас орсон байна уу мэдэхгүй. Гэхдээ яг энэ хайрыг бол мэдрээд Бурхны өмнө ирсэн ч байж болох шүү дээ, тийм ээ. Хожим бидний мөнхийн улсад очиход тэр залуу та бид нар ингээд хаарлдаад энэ чинь нөгөө залуу байна гэд бид нар таних боломжууд нь байгаа. Та бид бол үнэхээр Бурхныг гараар бүтээгдсэн. Үнэхээр юм сонирхолтой бүтээлүүд гэдгээ битээ мартаарай. Тантай адилхан өөр хинч байхгүй шүү дээ. Хинч байхгүй. Бурхан таныг бүр аимшигтай гэдэг үгийг бид нар жоохон аимшигтай боддог. Хэрэв бид нар аюултай зүйл хийвэл бид нар аюултай зүйлийн айхтар зэвсэг болж чадна. Харин гайхамшигтай гэдэг бүгдээрээ бод. Бурхан өөрийнхөө гайхамшигтай нэг чанарыг та бүхэнд шингээж өгсөн баг. Энэ нь Бурханы хайр юм аа. Хайрладаг чанар. Хайрладаг чанар. Хүн шиг ингэж нэгээ ингэж хайрлж чаддаг тийм өөр бүтээл байхгүй юу? Бүр нэгнийхээ төлөө амиа өгнө шүү дээ. Нэгнийхээ төлөө амиа өгнө шүү дээ. Тэр усанд живжсэн нэг онгоцны тухай би сонсчихсан нэг түүх. Тэг жирэмсэн тийм хариугүй төрхт өгсөн байсан юм ихтэй. Тэг яг нэг усан живэх үед өвдсөн байл та. Тэг хүүхдэн төрсөн. Тэг яаж тэр хүүгийнхаа хүү мүүг ингээд тассан бүүм өтер чинь хүмүүс чинь живээд аммаа бодож байгаа шүү дээ. Харин тэр эмэгтэй
хүүхдээ төрүүлэхэ ботсон. Тэгээ хүүхдүүд төрүүлчихэд өөрөө живж явахдаа тэр нөгөө аврахаар ирсэн тэр завь руу багтаж чадахгүй. Тэгээ хүүхдээ ингээд өгсөн байгаад байгаа хэрэг. Тэгээ өөрөө живсэн. Энэ бол үнэхээр их хүний хайр. Энэ хайр хаанаас яаж явж байгаад энэ эмэгтэй хүнд ингэж шингэсэн байт юм бол. Тэгэхээр эмэгтэйчүүдээ, эхчүүдээ та хүн бол үнэхээр бурхан бүр тань дээр бүр онцгойл ингээ ажилласан гэдэг нь маш тодорхой байхгүй юу? Маш тодорхой. Битгий өөрийгөө гаргуунд хайж, битгий өөрийгөө голж янз бүр бол битээ болор. Адам бүр ингээд нэг юм ганцарцсан нэг сонин царайтай болцсон байж хаад бурхан түүнийг унтуулж хагаад түүний хаврагнаас нэгэн бүтээлээ бүтээсэн нь эмэгтэй хүн байсан. Адамд шууд таалагдсан. Тэгээд Адам тохирох бүр хань ижлэн байлаа гэж хэлж штэ тийм ээ. Энэ үнэхээр төгс сайхан байсан. Тэр өнөөдөр та бүхний хувьд үнэхээр тэг бурхан гараа сэтгэлдээс ингээс бүр хайраа ингээ бүр өвлүүлсэн болохыг санаад энэ дэлхийд бурханы хайрын тусгал байж амьдраараа гэж та бүхнийг уриалж та хүн зүгээр өөрөөрөө байхад сэтгэлээсээ байхдаа энэ бүхнийг заавал төгс байх албатайш энэ бүгдийг бүрэн биелүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна. Бурханд итгэсээр байгаараа. Энэ итгэлийн чинь нөлөөг бурхан заавал гэр бүлд чинь үр хүүхдүүдэд чинь авчрах болно. Амен. Үр хүүхдүүд чинь ач зээнэр дотроо та нар ямар хүмүүсийг харах уу гэхээр итгэлийн хүмүүсийг хараад та нар баярлах болно. Тэгээ юу гэж хэлэх вэ? Бурхан миний залбирлыг сонсчээ гэж хэлэх байхгүй юу? Аамен. Нэг ютубер хүн тэгсэн байгаа. Эмэгтэй. Нөхөр нь ингээд аваараар чөлөө нас урсан юм шиг байгаа. Тэгээ ингээд буун шоконд ороод эмнэлэг дээрээс нөгөө ээж рүү нэрсэн ба. Өөрийнхөө хадам ээж рүү ярьсан. Тэгээ ярьсан чинь хадам ээж нь олон юм яриаггүй сонсч яснаа. Та нар их залбирч, та нар их залбирсан байна гэж хэл уцаа тавьсан гэж байгаа байхгүй. Тэгэд ойлгоогүй байхгүй эхлээд юу гэсэн үг юм бэ? Хүн нас урч хаад байхад та нар залбирсаар гад үлдчихлээ гэж хэлээд байгаа юм уу гэсэн баг. Тэгсэн өөрөөр хэлбэл үлдэхийг хүсэл залбираад байсан би энэ нөгөө нас урцсан хүнээс дээрөө тэ ингээд золгүйгээр нас урцсан хүн одоо мөнхийн улсад орсноос надаас дээр үг гэдэг дээр бодохтой хүрсэн байгаа хгүй нөгөө чинь. Тэгээ өөрөө тэр үгнээс нь болоод өөртөө ямар дүгнэлт хийсэн гэхээр би үнэхээр бурханд чин сэтгэлээсээ халуунаар итгэж гинөө. Би залбирч явахдаа үнэхээр энэ маань тэ бурханы өрөөлөөр ингэж бас бидний амьдралд сэргэлт өөрчлөлт авчирч яадаг гэдэгт би итгэж чадчихэв гэдэгтгийг бодоход хүрсэн гэж байна. Бурхан амласан. Би хүчийг өгнө. Над руу ирээрэй. Би та нарыг амрааж өгнө гэж хэлсэн байгаа. Амен. Бурхан бол бидний хорогдох газар юм аа гэж. Яг нөгөө нэг тийм стресс одоо бүр ингээд амьдралын нэг оволцсон шуурган донд яг нэг хормогч байгаа ингээд нүрэ дээрээ тавьчаад залбирдаг байсан тэр ээжээс бид нар санаа авч олно тийм ээ. Тэгээд бурханд залбирхаа бити бартаараа. Тэгээд бүх нөгөө хачаага бурханд авчраад эзэн минь би ерөөсөө дийлэхгүй юм байна. Надад туслаач. Эзэн амрааж өгнө гэж хэлсэн байна. Би та бүхнийхээ төлөө залбирч өгье. Бүгдээр хамтдаа нүдэн ханан залбирцгаая. Тэнгэрлэг эцэг минь ээ. Өнөөдөр бидний амьдралд эхчүүд, эмэгтэйчүүдийг өгсөн танд баярлалаа. Тэдний хайр, твчээр, золиос бүрийн төлөө үнэхээр талархаж байна. Үнэхээр амьдралын шуурган дүртүүд, бас амьдралын өдөр тутмын тохиож байгаа бүхий л тэр дарамт бас ажлын хүнд ачаалал харилцаанд дундах тэр асуудлуудаас болоод ядар туйлдсан нэгэн байвал эзэн та хүчийг өгөөч гэж би танаасаа гуйж нэз. Бас алив нэг байдлаар зүрхэндээ гунигийг тээсэн нэгэн байвал та таавшруулж өгөөрэй гэж гун залбирч байна. Хүүхдүүдийнхаа төлөө өргөцсөн хүүхдүүдийнхаа төлөө шивэндэг залбирлыг нь та анзаараач. Та тэгээ юрөөл болгон буулгаж өгөөрэй гэж танаасаа гуйж байна. Та бид бас гэр бүлийг нь юрөөж бас Христ эзний хайраар та дүүргэж өгөөрэй гэж танаасаа гуйж байна. Таньда би Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен.